улсын хүнсний ногооны анхны хөдөлмөрийн баатар Ж Пүрвэгийн нагц дүү, улсын авраг ногоочин Ядам Сүрэн, улсын авраг тоо бүртгэгчин Ж Отгон нарын баг охин, аймгийн авраг ногоочин Ядам Сүрэнгийн даваа сүрэгчийг бид зорилоо. Тэрбээр өдгөө Батцөмөр сумын Сүнгөнрийн голын хажууханд хань жил өөр ач нарынхаа хамт хүнсний ногоогоо тарин амьдарсаар байна. Одоо тэрбээр 58 настай бөгөөд хар багаасаа амьдралаа энэхүү газартай холбож аав ээжтэй тослож тарин талбайд хүүхэд насаа өнгөрөөсөөр өөрийн амьдралыг энэ хүн хүнсний ногоотой холбожээ. Хүнсний ногооны аж ахуйн их хөлгий гэмээр энэ суурингийн унгын иргэн даваа сүрэнгүй эгчин баг залуудаа үеийнхэн хот суурин газар очиж амьдраад гоё хөөрхөн болж сургууль соёл сураад байхад би яагаад та хоёрын амьдралыг давтаж зэрлэг зулгаад шороон самардаж хамаг залуунасаа барах ёстой юм бэ гэж аав ээжтэй гомдолсоор Улаанбаатар хотыг зорж сургуульд оржээ. Тухайн үед хоёр ч газар хуваарлагдаж суралцсан хэдий ч гэрээ санаж ногоон талбайгаа зөөдөлдөг байсан тухайга хэлсэн юм а. Даваа сүрэнгүй нөхөр нэг сумих бөгөөд хар багаасаа хамтдаа тоглож өссөн хэдий ч биедээ тухайн үед их л дургүй таармж муутай тийм хүмүүс байсан хэдий ч нэг л мэдхэд нөхөртөө хайртай болж нэг гэрт орсон тухайга бидэнд нүүр дүрийн инэмсэглэл тодруулсаар хэлсэн юм а. Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ, бид бүхэн яг одоо Батцөмөр суманд ирээд аймгийн авраг мөн хүнсний ногоо тариалангийн эрхлэгч Ядам Сүрэнгийн даваа сүрэн эгчдэрээ яг одоо ирсэн байна. Бид бүхэн яг одоо та бүхнийг Сүнгөнрийн голын эргээс даваа сүрэн эгчтэйгээ танилцуулж байна. Өдрийн мэнд хүргэе танд. За баярлалаа бид. Би ч одоо яа харахгүй энэ нутгийн унган хүүхэд. Энэ голынхаа эрэг дээр тоглож өсөөд хүүхэд насаа голын эрэг дээрээ тоглож ээж аавгаа гар дээр тоглож өсөөд тэгээд одоо нэг дунд 10 хэдэн насаа болохоор ногооны талбай дээр ээж аавгаа дагаж хөдөлмөрлөөд өнөө хүртэл баг хүүхэд наднасаа ногоо малсан биз дээ. Тэгээд өнөө хүртэл явж байгаа үнтэй ногоон дээр их чинь 41 жил ажиллажээ. Ээж аавгаа дагаж ажилласантайгаа бараг 50 жил болж байгаа юм уу та тийм ээ. Бараг 8-9 наснаас эхлээд гүйжээстэй зүгээр хүүхэд насандаа л тэгэл нөгөө багасаа яаж өссөн болоод юм ногоо тарих дуртай л болсон юм шиг бид нэр. Тухайн юм хүүхэд наснахаа гоё дурсан. Хүүхэд насандаа бид нар ч их гоё шүү дээ. Одоо ингээд энэ голынхаа ирэг дээр энэ чинь жаргалтай. Уусандаа орно, гарна, жимсэн ойрхон жимсээ идэн. Бид нар ч одоо энэ манай энэ голын иргүүдийг гоё гоё тийм илстэй. Илсэн дээрээ бид нар хот барина шүү дээ. Байшин барина, гоё гоё хотууд барина. Одоо энэ даагуур би бас энэ сэтгүү юу шиг барьцагчд их гоё гоё тоглоно их гоё. Тэр нэг агуу хийн дан гэдэг ногоо яахгүй бид нар их гоё юусэн. За энэ мод задныхаа энэ дундор ингэж явд энэ модон дотроо их гоё тоглож юусэн энэ битүү цэцгээр малгай шүлжин. Бид нар ч их гоёо. Жимс бол манайх бид нар ч ер нь их гоё байгаль төрсөсөд хаянаас авахуулаад бараг жимсэн. Одоо энэ нууртлын энэ сувгаар бол мойл зөндөө. Гоё. Таны гэр бүлийн хувьд одоо та хэдэн хүүхэдтэй вэ? Анх нөхөртөөгөө яаж танилцчихээ? Анх одоо манай нөхөр битэр одоо яг энэ үгэнд зэрэгцээ хоёр хамар хашаа айл. Тэгээ ер нь ч бас их таарамж муутай байсан чинь нэг мэдсэн чинь гэрүүл одоо 3 хүүхэдтэй их сайхан одоо их найрамдтай гоё гэр. Залуу байхдаа би боддгийн их таарамж муутай байсан чинь нэг мэдсэн чинь их сайн болоод хоёулаа гэрлээд одоо 40 жил амьдарч 40 гаруй жил амьдарч та. Хинэн анх их үдчихээ. Манай хүмүүс хагтаа бодвол хоёулаа одоо тэгэл 40 хэдэн жил амьдраад ямар ч хүмүүс гэдгийг би тэрийг гэрлэн гэж бодоагүй гэсэн. Би ер нь их амцар хүүхэн байсан гэсэн. Манай нөхөр жоохон дуугаад. Тэгээд би тэрийг гэрлсэн гэхлээр энэ голоор гахдаг гэсэн шүү дээ. Тэгээд танаас л тавилан тэр байсан байгаа. Тэгээ манай нөхөр дуурдгаас ч одоо айгүй хэрэж болчихсон гэсэн. Намайг дагаад юм яриад алны дэрэгт гуйл шаарлсан байна гэд хүмүүс тэг ярьдаг болсон байна гэдэг. Ер нь та залуу ахын л тийм яриа хөрөөтэй. Би ер нь залуу байхынхаа л ер нь хүмүүс урдаар ороод уралдаж ярьдаг тийм хүүхэд байсан юм шиг байгаа. Юм л болоод хэн хийгүү гэхээр би гэд гараар өргөдөг хүүхэд байсан гэсэн. Энэ тоглож байгаа түм яцсан чи би хийлээдэг би одоо тэгээд гүйж явдаг. Тийм хүүхэд байсан гэсэн би. Тийшээ нэг юм олгосон тийм юм харуу гэхлээр би харсан гэж гүйж явдаг. Тэгээд хүмүүс дандаа шоод дандаа л би гэд үсэж явахад ямар хүн болох юм бол тэ. Тэгээ ямар ч дэсэн хүн юм болохоор хүн нэрээ тэгээд тоосдог л. Тэгээ манай хүүхэн болохоор энэ гурдггүй хүмүүс юм ярихад хараа зогсч идэг хүүхдээ чинь гэсэн.
Энд чинь сүүлдээ нэг нөгөө танилуд нь хэлсэн чинь хамаагүй ярьдаг болсон минь алтны дэрэгт гуйл шаарлж гэсэн. Тэгээ би гэдгүүд авгаатай байсан. Авгаатай болсон чинь яриад сурцсан гэж боддгийг. Бид нар ч одоо ингээд дандаа ингээд энэ дээр ногоогоо модлоод байхгүй шүү дээ. Засгийн үед чинь ийш ийш ажилд их томилогдож явдаг. Тэгэл нэг томилтоор нэг ажилд явж байгаа нэг эрэгтэй сайн бодод ирсэн бол одоо хоёлоо гэж боддгийм бай. Хамт одоо томилтоор ингээд төлд явна бид нар ч бас. Ингээд төлд явна, ингээд янз янз юмд явна. Тэгээд нэг томилтоор нэг ажилд яваад ирэхдээ л хоёлаа ийм нэг 81 2 хоног яваад нэг барига дээр 10 хөдөлөө яваад ирэхдээ л одоо надад их тусалсан багтал гэж боддгийг. Тэгэл би ихлээ сайн болсон бододоо гэж боддгийг штэ. Тэгээ нөгөө ааштай нэглээ сайн болохоор ирээд уусаад ирсэн болов гэ би бодоод заримдаа боддгийг. Их сайхан ааштай тэгэл гүгээд ирсэн багтал гэж бодоо. Тэгээ нэг мэдсэн жил хоёлаа гэрлэл 83 онд манай анхны хүүхд гарсан. Тэгэж л гэрэлсэн хоёр доо. Ач зээнэрээ ингээд яг одоо тойролтой сууж байхад ер нь танд хамгийн сайхан зүйл нь тэр хүний жам юм байх та ач зээгээ хараа суучих чинь жаргал шүү. Тэгээ өвчин тусахгүй ач зээ нь ирүүл байх юм бол тэгэл жаргал. Тэр хамгийн том нөгөө өвчнгүү бол жаргал гэдэг чинь өргүү бол баян гэдэг чинь үнэ үг. Тэгээ дуртай бол ядрахгүй. Дуртай ажиллаж байгаа хүн ядрахгүй. Тэгээ ер нь өвхийг ярах юм баг. Нэг өдөр ч гэсэн ингээд 50 байж байгаа өнгөрөхийг бодно. Я маргааш хурдан борлоосаа гэхлээр манай аав ихтэйдгээс маргааш хурдан бодлож яах вэ? Өвхтэй яраа юу та нар гэдэг үзье. Одоо бид нар тэгдэггүй шүү дээ. Өнөөдрөөр ингээд нар удаан жаргасаа л гэж бодгоос өөрсөн баг. Өглөөний нарыг үдчихэж байгаа жаргал биднийх. Би одоо мэдэхгүй нэг гуйлгаж сүлгэжсэн бас мэддэггүй. Нэг гуйгаж аваагүй ерөөдөө та хоёр өөртөө нийлээл хоёлаа манад ажил гэсэн заа тэгэл гэсэн Google атсан. Тэгээ яг бас хэмжээний ястгаа болсон байгаа л да. Нэг би нэг сүртэй юм очсноо бас мэдэхгүй нэг. Тэгэхээр энийг гэдгээ манай хүүхдүүд таад одоо солиотод өөрөө айлдгүйгээд очсонгүй бас яг болсон. Хүндэлсэн байх уу ээж. Өнөөдөр ч муу яваагүй юм чинь гэдэг. Даваа хадамд гарах ямар вэ гэхээр би бодлоо ер нь хадамд очныхаа дарааханд нөхрийгээ ажилд яваад гэсэн чинь тэр үед юм зургт мургт байхгүй. Ингээл сууж байгаа ингээл авдрал нь харахаар яана манай хадмад намайг шуналтай гэж бодох байдээ. Тэгээ төв хоолойгоо төв шүрэг харахаар эдэмхий гэж бодох байдээ. Тэгээд нөхрийгээ эрэнгүүд нөхрийгээ хараад энийгүүд манай хүүд ухаагүй хайртай бид гэж бодох байдээ. Гизээр хагаад ирдэ гэсэн чинь манай найз зөвхөн өгч унаад юу солиотой би яриад байгаа чи. Уу гаданд очоод тэгдэг юм байна би бүр ээж. Тэгээд нэг жил болгох гол тэгээд өөрийнх нь охин шиг болсон та. Монгол түмний хүнсний ногооны тодорхой хувийг нүур бардам хангадаг энэ жижигхэн суурингийн хөгшөд хөхүүдгүй ногоон талбайдаа амсгийч завж чөлөөгүй ажилдаг гин. Монгол улсын түүхэнд домог 7 га нэрээр алдаршин үлдсэн 1924 оноос хойш монголчуудыг эрүүл хамгийн амттай төмөс, луун, байцаа гэх хүнсний ногоогоор хангаж байгаа энэ нүржил шимт ариун баялаг хөрст газар ногоо тарих хугацаанд нэг ч удаа шантарч үзээгүй даваа сүрэн ихч хэлэхтэй. Хүн дуртай ажиллаа хийхээр ядрах, залхах, шантрахыг мэддгүй юм шүү дээ. Миний амь зуулга хүүхдүүдийн минь хоол эргэлж буй хөдөлмөр минь болохоор энэ ажилдаа би дуртай. 60 төгсөн надаас хэрвээ хэн нэг нь таны хамгийн сайн хийж чадах ажил юу вэ гэж асуувал хүнсний ногоо тарих гэж хариулна гэж боддог байснаа хэлж байсан юм. Ширхэгч зэрлэггүй талбайд нахиалан ургаж байгаа дэлбээ бүрийг үр хүүгүшгээ санаж хайрладаг даваа сүрэн гихчийн хувьд аймгийн авраг ногоочингийн хүндтэй цалаар өнгөрсөн үйл шигнүүлж байсан. Мөн зөвхөн ногоо гэлгүй өөрийн хашаандаа хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хөдөлмөрч нэг юм аа. Тэнд нэг гадна төмөс нэг 50 садд нь юу луун тэгээд тэр доор манжин татдаг. Тийшээ тасалж авсан. Тийм л 2.5 гата би. Тэ. Өөр ингэсэн. Тэр бас нөр бүгдээр явдаг. Тэрнээс илүү насан тогтцолсод бас дэлгэхгүй л дээ. Яг л өөрснийхөө хүчинд харуулаад явж байгаа юм. Ингээд соёлоод гарсан энийг харахаар л хөөрх шүү дээ. Энд ч одоо яг миний гүгдэж байгаа одоо миний тарьсан юм ингээд соёлоод гарсан намар ногоо ингээд ургацсан хариун байж бас гоё. Хүмүүсээрээ л өө давагч та ямар гоё ургацсан аваа гэхэд сэтгэл энэ. Хавар болонгод нөгөө морь үйдэг хүн шиг ногоогоо тарих гал боц зэрэгцэл. Одоо тэтгэр суугаар болцсон байсан мөртлөл хүмүүстэй зэрэгцэл тарина шүү дээ. Тэгээд одоо ингээд соёлоод гараад энийг харж байгаа ч ихтэй баяртай. Одоо энэ бол одоо ургац өндөр авах шинжтэй гэсэн үг. Энэ толгойд араалан гарсан байна гэсэн үг. Тэгээ одоо энийг бид нар чинь усалж өгөн нэг бордоо хийж өгнө. Тэгтээ бид нар бол юу яахгүй. Химийн бордоо хийхгүй. Дандаа орон нутгийн бордоо. Тэгээ амт сайтай байдаг гэсэн. Манайхаас бол тийм
юу байдгүй. Эсвэл сүгнэрийн ногоо хөрсөн сүгнэр хөрсөн дурсан гоё лов нүртэл амттай гэдэг их дуртай авдгийн барсаг. Бид нэр ч одоо энэ хөлд орохоос эхлүүлээд ээж аавны ногооны талбад ирж байгаа юм чи дагаж ирэл энэ дээр тоглож өссөн шүү дээ. Тэгээ хөдөлмөрийн чадртай болохоор орж энэ ургамал ордох зэрлэгийн зулгаач гэн бид нар чинь. Тэгэл ер нь тэгэл шууд орсон баг та. Ер нь тэгэл 15 6 таа байхдаа ер нь том хүн шиг ажиллаж шин дээр. Тэгээ 18 тагаас эхлээд бүр энэ дээр ирээд би 41 жилийн ажилласан байгаа үнэ хүртэл. Энэ улсад хот хүрээ яваад мэрэгчлээ болоод айгуу гоё амьдарч байна. Би энэ сүгнэрийн хотоос гарч ийм сайхан тэнүү амьдарч үзэх юм чи би заавал энэ ногооны талбад энэ хүд амьдарч байгаа албатай гэж бодоод би тэр алан болгоны техникумд суралцахаар явсан хүн. Өөрөө бүр эхлээд тэр цагаан толгойн темс гэдэгт очиж суралцсан. Тэндээс алдан болгоны техникум аваад тэгээд очиж 1 жил сууж ангуудаа өө ер нь дими юм бэ. Би ногоон дээр ажиллаж исэн дээр юм бэ гэд сургууль ороход энэ төрсөн шүү дээ. Ачтенэр нь одоо хэрэг тасарч байна. Би одоо 4 зэтэй нэг ачтай одоо жохоо манай ачтенэр. Тэгтэл бас ногооны талбайгаар гүнэ. Энд яг миний баг нас шиг бид хоёрыг ингээд зэрлэг мажил ирээд энэ зэрлэг нөө энэ төмснө лов одоо бас ялгадаг болсон шүү 10 үед одоо тэрхээрээ. Тэч бас хүний амьдрал. Багаас л ерөөсө ногоо тарих нь миний амьдрал, мал маллах нь миний амьдрал гэд бодоод ингээд өөрсөндөө шингэж учраас тэр нөгөө хайлрах юм байдаг. Тэгээ ямар сандал хавар болохоор одоо хөгшөр зүмэрлэг хүмүүсийг дагаад тарьж л байна. Тэгээ энэ дээр явж л байна. Одоо яах вэ бас нэг үе бодоод зэрлэг мэдлэгэн дээр бол хүүхдүүд ирээд авчихна. Тэгээ намар ер нь мэгмэр өвгөн битээр бол ерөөсө нэг га төмсөгөд хоёулах нь орчдээ шүү дээ. Хоёулах нь юу? Тий. Дүүн мэгмэрийн дүүн тэг ирээд тавиад өчнө. Тэг тавиад өчнө. Тэг хүмүүс гайхаад идэгий. Та хоёулах нь яаж нэг га хураачаад байгаа гэд. Хураачдгийг 10 хоногийн дотор явахад. Бид тэр хоёулах нь 50 60 шуудаг бол өдөрт үлдвэ юм. Тэг хураачдгийг. Ерөөсөө ядрахгүй хураачдгийг. Тэгээ гайхаад идэх хүмүүс. Хоёулаа ингээд батдаг тий. Тэгэл хураачдгийг аялаа. Тэгэл би тэр хүчин талдаар ядрахгүй. Нөгөө өөрийнхөө амьдрал юм болохоор ядрахгүй. Өөрсдөө юм хийдэг болохоор тий. Хүн дуртай ажилдаа ядардаг байхгүй. Дургүй юм аягаар хүн ягарахгүй ядраад идэг. Би хүүхдүүдэд хэлдэг. Амар ядарч байна гэд. Өгөө та нар дурлж их юм бол хүн ядардаг. Ямар ч ажлыг хүн дурлж ивэл ядардаг. Одоо миний юу бахархал гэж бодсон учраас энэ миний амьдрал гэж бодсоц би хийх ёстой ч гэж боддог юм. Ядардаг. Би өөрөө яг тэгж боддог байхгүй. Би дуртай л ядарахгүй. Дургуул бол ядардаг. Дургүй юмдаа л хөдлөл ядраад идэг. Тэгж бодоод хөдөлж гэдэг би хүүхдүүдээ яана ядарч нинэдрийг дээр үд чи бид нар чи юм штэ. Улсын ажил хийн. Үхрээ малдна, хүүхдээ харна. Ногоогоо чанцсан болоод одоо нэг өгнөж нь босоод ерөөсөө хийсэн ажил ах хүүхдээ хараад үхрээс ахтал ядарна гэдэг гайхаад байдаг байхгүй. Улсын ажлын засвар амжуулж ийсэн бид нарыг тэг гэрээ янзлаа штэ. Хөдөөнийхэн чинь гараад дэлгүүрт ороод талхаа авна гэж аахгүй шүү. Өөрснөө талхаа юм. Одоо бол харин энэ дэлгүүрт юм нэрдэг болчих. Одоо яста амар болж тий. Яста бүх юм амар ажилтаа бол худалдаж аваад хоолой гэдэг чинь. Дээр үчин тийм байгаагүй шүү. Одоо ингээд ногоон дээр ажиллаж очичоод өөрснөө идэх юм байна, хоолой энэ тэгээ үхрээс сан хүүхдийг авцаг уу гана хүүхд амтуул. Өглөө босоод тэр нэг ядрахгүй. Одоо мэдхгүй одоо бодоод бид тэр намжуулдаг л хэлсэн байх та. Тэрбээр миний бахархал бол миний ажиллаж хичээнгүй хөдөлмөрчин дэнцэн ах トゥ төрөл төрөсөд минь бас домогт 7 га талбай бол миний амьдрал бахархал. Энэ 7 га талбайг үр хойч нутаг уснаханда хүнсний ногоо тариалахад хамгийн тохиромжтой газар хэмээн ол морин амжсаар хагалж анхны өрийг нь сулгаж өгсөн хөдөлмөрийн баатар Ж Пүрвэ нагаз ахаас минь эхлээд улсын авраг аав ээж хоёр минь бас төрөл садан улсын авраг үлзий өгч түүний нөхөр Ж Баатар гэх улсын 5 удаагийн авраг тариаланч гээд дурдвал олон бахархалт хөдөлмөрч хүмбий гээд 3 хөдөлмөрийн баатрын сайхан хөшөөний талаар ярьлаа. Одоо манай нах зөвгөн хөдөлмөрийн баатар Ж Пүрвэ гэдэг ахлаад ажиллаж байх хугацаанд барьгаа дээр 5 удаагийн улсын авраг, 3 хөдөлмөрийн баатартаа 26 улсын аврагтаа тэгээд 10 аймгийн аврагтай юм байна. Тэгээд сумын авраг зөндөө тэгээд нөгөө гаргасан эргот амжилтууд айгүй ихтэй. Тэгээд атрын 60 жилийн түүхэн амжилтуудын ихэнх нь манай энэ барьгаад авч явдаг юм байна. Домог 7 га гэдэг маань одоо Ж Пүрвэ дарахтаа ногооны 1-р барьгаад гэж ажиллаж байх хугацаанд нөгөө 3 хөдөлмөрийн баатар эндээсээ төрсөн, 26 улсын авраг эндээсээ төрсөн. Тэгээд бүх рекордууд эндээс гарсан учраас Монгол улсын түүхэнд домог 7 га гэж
дүүхэнд үлдсэн юм билээ. Тэгээд нөгөө нэг байцаа мэцээ чинь 110 тонн авдаг чинь дандаа эндээс гардаг. Сонгон 40 тонн, луван 40 тонн гэдэг ингээл нэг гаагаас авч байгаа шүү дээ. Тэр чинь хүндэр амжилтад бүгдээр энэ домог толгоос гарсан учраас л домог дадангаа гэж явд юм байна. Тэгээ бид нар чи энийг ч одоо домог дадангаа гэдээ алдаршуулад байна. Яг нөгөө нэг ажиллаж байгаа хугацаанд энтэй болгоод нэг гадна орон нутгийн болоод 40 тонныг. Тэгээ химийн мордо хийдгэл лээсэн байлээ л дээ. Бид нар баг байхад төмс юу байцаа тарчаад ургамлын тасмас хийдэг байсан. Бид нэр ингээд юу тэр одоо их л гоё юу ордог байсан бах та бодвол тийм ээ. Тижэл өгдөг байсан бах та. Их л янз янз юм хийдэг байсан. Тэгэл их урс авдаг байсан бах. Сүүлүүд одоо бид нэр авч байгаа нь бол одоохондоо л нэг аим улсын аврал гэж яваад тахс тэр үеийн ирэх картанд хүрхгүй л дээ. Бид Хөдөлмөрийн Баатар Жорхойдын Пүрвэ Ядмын Должин Долмын Долгор нарын дурсал зориулсан босгосон гэрэл түвшний дэргэд яриагаа инхүү дуусгасан юм а.